Мөнгөтэй танилцсан түүх. Йоб харгийн хөлөг дэлхий рүү ойр цаорл. Хөх огторгойд цэнхэрхэн дэлхий эргэлдэнэ. Айдо зураг зурж байна. Тэрний зургийг харцгаая. За ингээд дуусчихлаа. Би зурга цэнхэрхэн дэлхий гэж нэрлэнэ. Үнэхээр сайхан бүтээл болжээ. Баярлалаа найзуудаа. Найзаа, чи энэ зурга надад өгчихдэх үү? Үгүй. Чи надад зурга өгөөд хоронд нь надаас юм аваад тэгэл хоёлаа солилцоо хийчихье. Үгүй. Оо. Ингээд хүмүүс авахыг хүссэн зүйлээ юугаар сольж авдаг юм бол доо? Харин тийм. Нэрээ юугаар солилцоо хийдэг юм бол би дагаас асууя. Би доо. Бидэнд туслаач. Хүмүүс хоорондоо солилцоо хийдэг болов? Солилцдог бол юугаар яаж солилцоо хийдэг юм бол? Хүмүүс хэрэгтэй зүйлээ худалдаж авдаг. Тэд худалдаа хийхдээ мөнгө ашигладаг. Мөнгө? Би доо тайлбарлаад өгөөч. Зоосон, цаасан, цахим мөнгө гэж бий. Хүмүүс өөрт байгаа мөнгөөрөө хэрэгтэй зүйлээ авдаг. Улс тус бүр өөр өөрийн мөнгөн тэмдэгттэй. Энэ бол Монгол улсын мөнгөн тэмдэгт. Төгрөг гэж нэрлэдэг. Энд 1, 5, 10, 20, 50, 100-ийн мөнгөн дэвсгэртүүд байна. Харин энд 500, 1000, 5000, 100000, 20,000-ийн дэвсгэртүүд байна. Бүгдээрээ худалдан авалт хийж тоглох уу? Тэгээд 1000 дотор нэмж хасахыг сурцгаая. За, энд хэдэн төгрөг байна? Та нар нэмээд тоолоорой. 500 төгрөг байна. 4 ширхэг 100-ийн дэвсгэртийг нийлүүлвэл 400 төгрөг болно. Нэг ширхэг 20 төгрөг дээр нэг ширхэг 50 төгрөгийг нэмбэл 70 төгрөг болно. 70 дээр дахиад нэг ширхэг 10-ыг нэмэхэд 80 төгрөг болно. 500 дээр нэмэх нь 400, тэнцүү 900 болно. Түүн дээр 80-ыг нэмбэл 980 болно. 980 дээр 5-ыг нэмээд 985 төгрөг байна. Сайн байна. Зөв бодлоо. Энэ бол та нарын мөнгө. Хөөх, янзтай. Мөнгөтэй болчихлоо. Жинхэнэ мөнгө биш шүү кидо. За. Харин одоо Айдогийнхоо зурсан цэнхэрхэн дэлхий зургийг 450 төгрөг гэж үнэлье. Та гуравт байгаа 985 төгрөгнөөс 450 төгрөгийн зургийг худалдан авч болох уу? 450 төгрөг 985 төгрөгнөөс бага учраас худалдан авалт хийж болно. 985 төгрөгнөөс 450 төгрөгөөр нь худалдан авалт хийвэл хэдэн төгрөгтэй үлдэх вэ? 900-аас 1, 2, 3, 400-ыг 810-аас 510-ыг буюу 50-ийн дэвсгэртийг айдод өгье. За, би нийт 450 төгрөг авлаа. За, үлдсэн мөнгөө тоолцгоё. 535 төгрөгтэй үлдлээ. Сайн байна. Харин одоо хасах үйлдэлийн бичиглэлийг хийж үзье. Хасах үйлдэлийг хялбараар хийж болох нэг аргыг би та нарт зааж өгье. Эхлээд 2 тоогоо орны нэмэгдэхүүний нийлбэр болгон бичнэ. 900-д 8 10-д 5 нэгж. Харин 450-д 400-д 5 10-д тэг нэгж болно. Харин дараа нь 100-аас 100-ыг, 10-аас 10-ыг, нэгжээс нэгжийг хасаж бодоод гарсан хариунуудын
хооронд нь нэмжигдэл болно шүү дээ. Энийг үйлдэл болгон бичвэл 900-аас 400-ыг хасвал 500. 8-10-т буюу 80-аас 5-10-т буюу 50-ыг хасахад 30 үлдэнэ. 5 нэгжээс тэг нэгжийг хасахаар 5 нэгж үлдэнэ. Одоо бүх хариуга хооронд нь нэмье. Хэд болох вэ? Та гурав уралдаад бодоорой. 535. Бодолтын хариу зөв байна. Баяр хүргэе. Хөөх. Та бодож худалдаавалт хийж тоглогч сонирхолтой байна шүү. Найзуудаа, надад нэг санаа төрлөө. Бүгдээрээ зөвхөн хөлөг дотроо л хэрэглэх мөнгөн дэвсгэрт бүтээх үү? Тэгээ сайхан санаа байна. Аа, болж байна. Цахим аялагчид маань өөрсдийн гисэн мөнгөн тэмдэгттэй болж худалдаа 8 хийж тоглонгоо сонирхолтой хялбар аргаар тооны хичээлээ давтдаг боллоо.